намира хурах мэт. Тэнүүн уйцэн хоёрыг учирлаж морин хуур дарах мэт. Дэлмэн чороогийн удаа Монгол бичгээр бичдэгсэн. Тэтэмшил нуруу шилттэй тэр чигээр хүмчгүй. Харан хуушны цаглаан цагхад хаялга цацлан зурлах шиг болдог. Хаврын морээр цас ханзархад хархан бирээр татлах шиг болдог. Халуун хушууд малиндаас шиг халзан цагаан сөргөмний бичдэг. Хөлөг содрын мэрэгэн гарч шиг хөндлөн хөг болсон бидэртдэг. Удам залгасан нутгийнхаа хаанаас ч худам бичгийнхэн дөрсийг өгөлдөг. Төр улсынхаа тамган цэлэстэй, төвшин мэрэгдийн урд хуйлаастай, түмэн газрын хэрмээс ч дуяатай түүх бүтээцэж явсан бичиг. Ариус эрдмийн ариун дээжийг 10 ухааны номонд баталж 9 эрднэр хойлон гэрэлтсэн ер биш хөвтөлтэй. Номын хөвчиг бичмэн үгүй бол нууц товчоо юу гэрэл төшөөгөө юугаар сэлэх вэ? Гисэр чанга юугаар хайлах вэ? Мянган настай бичмэн үгүй бол нянцсан баримтаг номуудан яах вэ? Мэрэлцэн өнгөрөх олон зуунаар мартахгүй ирсний учир юу вэ? Үлмээ дээрээ зогссон хүн шиг өөдөө урууга тэгсэн бичмэн ач өрстэй ад үзэгдэх адал заяаг амссан бичмэн. Догшин өвгдийн түүхийг хайсандаа, дорны үс соёлыг хадгалсандаа, долоон бурхны түүхийг хямдсандаа, дордож буурсан, дороотож буруутсан. Галын дүлд хөт шиг хонирч, гар сарвалзуулан шатаж байхтаач. Ганц хоёроо үлдсэн тасархай, гадаа хөдөлж хийж байхтаач. Үлгийтэй хойчлоо золгосон гихтээ, үлэн дэрсний өнгөтэй ороодож, өндөрхөн жагнад тогтсон гихтээ. Үргэс хамгаалтай өнгөрч явсан. Түүхээ өнгөрцөн совингийн туйран болгосон хэдэн хүн туймрын мөн ухаанад хүчгүй. Түүх болсон хэдэн ном. Үсэг болгоно нь эрдмийн шинжтэй, үе болгоно нь эрдмийн шивтэй. Соёл мандлын буурал тэргүүн, соёмын үг таныхаа яах вэ? Хин хамгийн амар үлээ. Яг
мэдгүй. Энэ олон ишигнүүдийг барьж идэхгүй юм шиг байна. Ийшээ часан ишигнүүд. Энэ цөсөд байдаг. Ау! Шив шинхэн яргуучдаа хааны хариу амт байж байв. Тэр гон манай чонёрож явсан. Яа тэгээд яасан. Бид нар ээжийнхээ үгэнд сайн ондог болохоор чоноо